Сайн уу, Кином ТV байна. За олон хоног бэлтэж аваад 9 гоё номны талаар та нартай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За тэгээ манай суг маань ер нь эмэгтэй сонсогч нар бараг 87% байсан баггүй юу? Тийм болохоор та нартаа зориулаад энэ сэдвээр бол ярихаар болсон. Тэгээ үнэхээр хэрэгтэй сэдв шүү. Заавал сонсороо гэж хэлмээр байна. Тэгээ зөндөө гоё зөвлөгөөнүүд багтсан. За энэ ямар ном бэ гэх юм бол эр хүн шиг сэтгэж эмэгтэй хүн шиг хий гэсэн нэртэй тийм ном байгаа. За яг англи нэр нь бол Think Like a Man, Act Like a Lady гэсэн тийм нэртэй байдаг. За энэ номыг болохоор Америкийн телевизийн нэвтрүүлэгч хөтлөгч Стив Харви бол бичсэн байгаа. За тэгээ бүгдээрээ одоо номынхаа шууд гол сэдв рүү орцгоё. За энэ ном нь бол ерөнхийдөө бол тийм болцоо хосын харилцаанд яаж эрэгтэй хүнийг дотроо юу бодож байгааг ойлгож тэрийг нь одоо өөртөө хэрхэн ашигтайгаар эргүүлэх тийм тухай ер нь ном. За тэгээ эхлээ юун түрүүнд эрэгтэй хүн гэдэг бол эмэгтэйчүүд биднээс тис ондоо бараг одоо харь гаргийн амьд шиг тийм ондоо төрөл зүйл гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй юм байлээ. За бүгдээрээ тэгээд энэ сэдв рүү орсгоё. Эрэгтэй хүний өөртөө итгэх итгэл, амьдралын зорилго нь нийгэмд эзлэх байр суурь, хийдэг ажил, олдог орлого нь ер нь харуулт юм байна л да. За тэгээ эдгээр нь болохоор эрчүүдийг 90 цент хүрсэн эсийг шалгадаг үндсэн 3 том шалгуур юм байна. За эрчүүд энэ 3 ноён оргилдоо хүртэл зөвхөн танд анхаарлаа ерөөсөө хандуулах нь одоо юу л бол тэ. Тэгээ эрэгтэй хүн тодорхой зорилготой хүрч тогтсон орлоготой болтлоо танд бүр хизээч 100% анхаарлаа хандуулахгүй. Тэдний гол зорилго нь байр сууриа олох, мөрөөдлийн ажилдаа орох гэх мэтчлэн яг өөр дээрээ төвлөрсөн байт юм байна. Эрэгтэй хүн хоёр юмд бол нэгэн зэрэг анхаарал хандуулж чаддгүй юм байна л да. За ажилласаа ирээ таны өдөржин юу хийсэн, хаавар шопинг хийсэн, эсвэл ажлын газрын солонготой ямар нэгэн хов ярьсан тэрэнд бол огт бадгүй. Таны одоо ингээ яриаг сонсч бол гээл болно. Яг гэх юм бол түүний зорилго нь өөр. За гэр бүлээ тижээн тэтгэх үүрэг нь эрэгтэй хүн болохны цуснд бүр ингээ шингэсэн байт юм байна л да. Тэгээ тэдний хийж байгаа бүх үйлдэл нь энэ үүргээ биелүүлэхэд нь ерөнхийдөө бол чиглэсэн байдаг. Хэрвээ тэр эрэгтэй хүн жинхэнэ эрэгтэй хүн л бол. За тэгээ хэрвээ эрэгтэй хүн гэр бүлээ тижээж тэтгэж чадахгүй бол өөрийгөө одоо ингээ жинхэнэ эр хүн гэж мэдэрч эхлэх болд юм байна. Тэгээ эрэгтэй хүн ядаж нэг зүйл дээр ч гэсэн өөрийгөө хамгийн шилдэг гэж мэдрэхийг байнга хүсэж явд юм байна л да. Тэд маш өрсөлдөөнч одоо тийм ч учраас спортод ихэнх хэрчүүд дуртай байдаг штеп. За өрсөлдөөн дундаас ялах нь бол тэдэнд бүр маш их тийм кайф тэгээд хамгийн чухал зүйлийг өгд юм байна. Тийм ч учраас таны нөхөр яагаад гэртээ ирэхгүй ажил дээрээ их цагаа өнгөрүүлээд байна вэ? Яагаад мөнгөө байн тоолоод байгаа нь түүний ертөнцид бусад ирчүүд одоо тэрний хідэн төгрөг олдгоор нь ер нь байр суурийг нь үнэлт юм байна л да. Тиймээс ч одоо ирчүүд эхлээд ихэнхдээ хэрхэн мөнгөтэй болох вэ? Амжилттай бизнестэй болж байр сууриа яаж олох талаар үргэлжлэн бодож идэм юм эмэгтэйчүүд бидний бодгоом бол. Тэгэд нэг эмэгтэй Стив Харвигаас асуусан юм байна л да. Би найз залуутайгаа үерхэд хамт амьдраад 3 жил болж байна. Тэгээ би гэр бүл үр хүүхэдтэй ингээ болохыг маш их хүссэн. Тэгээ бид ярилцаж байгаад хурмаа ер нь хийхээр болсон юм аа. Тэгээ хурмын бэлтгэл ажилдаа ороод явж исэн чинь найз залуу маань хурмаа би хийж чадахгүй нэ гэж яг одоо ингээ хурим хийхийн өмнөх нь надад хэлсэн. Тэгээ би бүр үнэхээр шоконд ороод бас маш их гомдоод түүнээс одоо ингээ харилцаагаа тасалсан ч гэсэндээ тэр надтай ингээ эргэж нийлэх орлого маш олоодаа ингээ одоо хүртэл хийсээр л байгаа. Энэ нь одоо юу гэсэн үг вэ? Тэр одоо яагаад ингээ надтай хурмаа хийхгүй гэсэн мөртлөө надтай ингээ хамт байхыг хүсээд байна вэ гэж асуусан баггүй яг тэр лайв шоуных нь үеэр. Тэгсэн чинь Стив Харви хариулж байгаа юм. Та эхлээ гэр бүлтэй болж хүүхэдтэй болохыг хүснэ үү? Гэсэн чинь бүсгүй тийм гэж хариулж байгаа байхгүй юу? Тэгээд таны сүйд залуу санхүүгийн эрхчлөөнд хүрсэн үү? Мөрөөдлийн ажилд орч чадсан уу? Гэж асуусан чинь бүсгүй үгүй хараахан бол мөрөөдлийн ажилд одоо альбан тушаал дээр очиагүй байгаа гэж хариулсан байгаа. Тэгсэн чинь Стив Харви хэлэхдээ эрчүүдийн гэрлэх яг ингээд тогтсон амьдралтай болох цаг нь эмэгтэйчүүдийн цагаас бол шал ондоо байдаг. Энэ нь болохоор тэдний санхүү одоо мөнгөтэй шууд холбоотой байдаг гинэ. Ихэнх эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлтөй эсвэл хайр дурлалтай итгээд хүнтэй суудаг бол эрчүүд санхүүгийн тодорхой хэмжээнд хүрсэн үедээ. За би одоо л ер нь гэр бүл ингээ зохиогоод эхнэрээ аваад явчих. Тэгээ өөрийгөө аваад явчих хэмжээнд ингээ болжээ гэд сэтгэлдээ хүрсэн үедээ эрэгтэй хүн гэж одоо англиар бол settle down те. Яг монголоор хэм бол одоо ингээ гэр бүлтэй ингээ болоод тогтсон амьдралтай болдог гэж байгаа байхгүй юу? Таны сүйд залуу гэрлэхэд бэлэн биш байсан байна. Түүнийгээ ч мэдээд нэг алхам ингээ хоошоо ухарсан юм байна. Түүнд хамгийн чухал хэрэгтэй юм бол цаг хугацаа. Түүний одоо өөртөө ингээ тавьсан зорилго нь тодорхой хэмжээнд хүрээд та тэр хүртэл түүнийг дэмжиж хүлээж чадвал тэр тань нэг л өдөр хөрмийн бүгж зүйлэх нь бол гарцаагүй маа.
Та бэлэн болсон ч тэр эрэгтэй чинь бэлэн болоогүй байвал та хоёр хизээж хурмаа хийхгүй. Эрэгтэй хүн бол өөрийгөө бэлэн болсон гэсэн үедээ л одоо ингээ эмэгтэй хүнтэй сууд гэж байгаа байхгүй юу? Хэрвээ өөрийгөө бэлэн болсны мэдсээр ижээ суухан бол тухайн тэн одоо ингээ танаас салах ч юм уу те хүндэрэх ч юм уу хоёрын ингээ харилцаа наан цав гарч эхэлдэг гэж хэлсэн байна. Тэгээ эрэгтэй хүмүүс бол эмэгтэйчүүдийг бодох юм бол үргэлж стратегтэй байдаг гэж Стив Харви бол шууд хариулж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол бас бодох нэг үнцэг байгаад. За яг энэ сэдв дээр нэмээд шар таксины онол гэсэн нэг хэлц байдаг. Энэ болохоор англиар болохоор yellow cab theory гэдэг аахгүй юу? За эрчүүдийн хувьд тэд яг л такси шиг одоо хүн авах шар гэрлээ анивчуулаагүй бол та тэр эрэгтэй те 6 жил 10 жил хамт байсан ч хамаагүй та хоёр суухгүй. Харин эрэгтэй хүн за одоо л би ер нь хүнтэй сууж доктортой анги амьдралтаа болёо гэсэн цагтаа шар таксиныхаа гэрлийг хасаагаад хамгийн түрүүнд таарлцсан эмэгтэйтэй амьдралаа зохиодог. Энэ хэлцэн анх Sex and City гэж сурлаар бол гарч исэн. Тэгээ бүр дэлгэрэнгүй тайлбарлах юм бол та нэг эрэгтэйтэй 6 жил ингээд үргэлээ гэж бодъё л доо. Тэгсэн чинь найз залуу чинь танд хормын санал одоо ингээд бүгд өгөхгүй ингээд байсараа та хоёр ингээд ямар нэгэн байдлаас болоод ингээд саллаа гэж бодъё. Тэгсэн чинь сарын дараа таны одоо найз залуу шууд өөр хүүхэндээ ингээд хормоо ичлээ. За бүр яг бодит амьдрал дээрх жишээ нөх юм бол бид нар сайн мэдэн штэ. Justin Bieber Selena-тай бараг 7 жил үерхсэндээ хамт байсан. Тэгээс салаад ердөө 2 сарын дараа Hailey Bieber-тэй суусан штэ. Хүмүүс бүр тэр үед бүр маш их гайхажсэн. Одоо Selena-г мартахын тулд суулаа. Эсвэл ингээд яагаад ингээд ийм хурдан суучваа гэд те. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр заяаны хантайгаа одоо ингээд учрахад ямар ч хувь тавилаа одоо бла бла ерөөсөө хамаагүй эрэгтэй хүний хувьд. Харин зөв цаг нь болоогүй бол эрэгтэй хүн хизээж шар гэрлээ хасаахгүй гэсэн үг. Ердөөс л эрэгтэй хүн бол цаг нь болсон үедээ л хүнтэй суудаг. Одоо ингээд доктортой амьдралтай болдог. Энэ нь тантай бол ямар ч хамаагүй. Та хоёр одоо хэр удсан ч хамаагүй 6 жил болоо та одоо гэрэлмээр байдаг. Гэтэл нөгөө залууг чинь таксины гэрэл ингээ асахгүй шүү дээ. Хэрвээ тэр гэрэл нь асаагүй л бол та 1000 ятгаад нь ямар ч нэмэргүй. Тэр тандаа ингээ амьдралаа холбоод ч юм уу эсвэл илүү тийм serious тийм харилцаанд орохгүй гэсэн үг байхгүй юу? Иймээс ч одоо олон жил одоо үерсэн ч гэсэндээ гэрэл дээр тийм төсдгүү осууд маш их байдаг. Одоо таны эргэн тойронд ч байж магадгүй. Таны найз залуу ч юм уу тантай ингээд дотн харилцаанд орж байгаа залуу тантай 6 сараас дээш хамт байсан мөртлөө ямар нэгэн төлөвлөгөө түүнд байхгүй бол та дараагийн алхмаа бодож байхад гингүй гэж одоо энэ ном дээр бол зөвлөсөн байлээ. За тэгэнгүүт бас нэг ингээд дараагийн амар чухал сэдв нь юу вэ гэхээр эрчүүдийн хайр дурлалтай одоо ингээд хайраа илэрхийлж байгаа нь эмэгтэйчүүдний хас бүр хамаагүй өөр байдаг. Бид одоо эмэгтэйчүүд бид нар боддог шүү дээ. За хүн л юм чинь бүгд адилхан хайрлан дурлана гэж юу н дотроо боддог шүү дээ. Тэгвэл эрчүүд бол шал өөрөөр хайрлалт юм байна. Эмэгтэйчүүд бид нар за энэ хүнтэй л суuna гэж хэрэг шийдсэн бол эсвэл нэг хүнтэй гэрэлсэн бол тэр эрэгтэй нь ядуу байна уу, өвчтөй байна уу, баян байна уу, эсвэл бүр аригчин байсан ч ямар ч тийм хариу нэхэлгүйгээр бүхнээ зориулжтэй үр хүүхдийг гаргаад хичнээн муу хүн байсан ч одоо нүдээс холоод л нэг л өдөр одоо энэ хүн өөрчлөгдөнө гэл тэгж хайрладаг эмэгтэйчүүд зөндөө байдаг штэ. Зарим нь бүр ингээд гэр бүлийн их хүчирхийлэлт ингээд өртөөд байгаа мөртлөө тэр хүнээсээ ингээд салахгүй нэг л өдөр өөрчлөгдөнө гэд хүлээгээд байдаг. Тэгээд одоо ямар ч болцолгүй ингээд өөрийнхөө бие ингээ ирээдүй бүх юмаа ингээд зориулсан. Тэгээд тэр бүх зориулсан юмаа буцаад эрэхтэй хүнээс хүсээд ингээд нэгтэг. Би тэр нь ингэж бэлэг гисэлт өгсөн байхад надад огт өгсөнгөө. Би түүнд бүхнээ ингээд зориулсан байхад гэдэл гомдол нь баг хідэн хуудас цаас ингээд болдоо штэ. Тийм болохоор одоо эрэхтэй хүний хайр нь бидний хайраас арай илүү өөр байдгийг бид нэр эхлээд ойлгох хэрэгтэй байна л да. Ялангуяа ингээд хүнтэй суугаагүй залуу охтууд байвал. Тэгвэл эрэхтэй хүн чамайг яг чин сэтгэлээсээ хайрлаж байгаагаа 3 зүйлээр харуулт юм байна. За хамгийн эхний дохой бол тэр чамайг хүн болгоно тунхаглан зарлана, танилцуулна. Ингэснээрээ бас бусад эрчүүдэд энэ миний эмэгтэй шүү гэж нэгсэнд одоо таныг хамгаалдаг гэсэн үг юм байна л да. За таныг одоо багталтайгаар гэрийнхэндээ найзуудтай те ойр дотны хүмүүстэй бүгдэнд нь ингээд танилцуулт юм байна. Хэрвээ тантай уулзаж байгаа залуу 3 сар тантай болцсон ч гэсэндээ таныг найзууд гэр бүл ялангуяа ээжтэйгээ танилцуулаагүй бол та тэрний ирээдүйн төлөвөнд багтаагүй. Та зүгээр түр зургийн зугаа гэсэн үг юм байна шүү. За ихэнх хэрэгтэй хүн ямар ч эмэгтэйтэй 6 сар болцоод цаашаа хамт байх хүн үү биш үү гэдгийг нь аль хэзээ дотроо мэдсэн, бүр шийдсэн байт юм байна. Тэгээ эрэгтэй хүмүүс хинээс юу хүсэхээ эмэгтэйчүүд биднээс бүр хайвал мэддэм байна л да. Тэрийгээ
ерөөсөө эмэгтэйчүүд бидэнд хэлдэггүй дотроо ингээ хадгалдаг. Тийм учраас одоо эмэгтэйчүүд бидэнд эрэгтэй хүмүүсийг таавар шиг санагддаг шүү дээ. Заримдаа яг яах гээд байгааг нь мэддэхгүй те юу дотроо бодоод байгаа юм чи мэддэхгүй тэгэл ингээл нэг ярьж өгөхгүй дүлэгнээл уур бухимдал төрүүлдэг шүү дээ. Энэ нь ийм учиртай байна л да. За дараагийн нэг хайраа илэрхийлж байгаа маш том илэрхийлэл бол танаас мөнгөө ерөөсөө харамлахгүй. Эрэгтэй хүний толгойн бүр эртдээр үеэс гэр бүлээ дижайн тэтгэх те юу ч болж байсан яаж ч дорой явсан гэр бүл ойр дотны хүмүүсээ юугааш дутаахгүй ингээ байхансан гэсэн бодол бол ямар ч эрхтэн дотор байд юм байна. Өөрийг чинь үнэхээр хайрладаг эрэгтэй хүн бол зайлшгүй хэрэгцээтэй зүйлдээ зарцуулах одоо мөнгө одоо нөхрөөсөө ч юм уу найз залуугаасаа гуугаа зогсох тийм байдалд бол таны хизээж хүрэхгүй гэж шүү. Танд хайртай бол таныг юугааш дутаахгүй сайхан одоо амьдруулах талаар тэр бол үргэлж санаа зовж байх ёстой байна. Гэр бүл үр хүүхэдтэй одоо мөнгө зарцуулж хамгийн энгийн зүйлийг таны төлөө зориулж чадахгүй байгаа эрэгтэй нэг бол тэр жинхэнэ эр хүн биш. Нэг бол одоо бүх хайраа те тэр бүх мөнгө төгрөгөө өөр эмэгтэйд зориулаад явж гинэ гэсэн үг юм байна шүү. Ер нь тэгээ болцоонд явахдаа ганц 5 кол аваад өгч чадахгүй байгаа эрэгтэй тантай гэрлээд гэр бүлээ аваад явж чадах уу? Ер нь бол та сайн бодох хэрэгтэй. За тэгвэл яг энэ зүйлээс болоод эрчүүдээр бүх санхүүгээ даалгадаг тий эрчүүдийн мөнгийг ингэж саадаг эмэгтэйг ашигч буюу одоо англиар gold digger гэж нэрлэдэг шүү дээ. Ийм нэр томьёо байдаг. Ингэж охид эмэгтэйчүүдийг нэрлэж байгаа эрчүүд бол өөрийнхөө мөнгийг нэг ч үг өрөхгүйгээр хадгалж үлдээд танаас байгаа бүхнийг чинь авахыг тийм эрчүүдийн одоо гаргасан хэлц гэж Стив Харви номноор бичсэн байгаа байхгүй юу? За тэгээ эрчүүд бидний эмэгтэйчүүдийн те биеийг, сэтгэлийг, оюуныг, цагийг, гэр бүлийг, карьерийг, сургуулийг, ирээдүг, мөрөөдлийг, хөдөлмөрийг өнгөө авч байж яхаараа ер нь биднийг gold digger гэж нэрлэдэг юм бэ тийм биз дээ тий. Эмэгтэйчүүд бид бол одоо өнгөө секстэй, галтгоон тоогооч, хүүхэд асрагч, гэрээ үйлчлэгч, сэтгэл зүйч, зөөгч гэд бүр одоо эрэгтэй хүнд одоо өгж болох бүх зүйлээ най гэд өгч байгаа штэ. Тэгвэл орчин үед одоо хинэн жинхэнэ gold digger байна да тий. Зөвхөн одоо ингээд таны мөнгөөр хангаалж бусад зүйлийг танаас авч байгаа эрэгтэй бол жинхэнэ gold digger. За ийм асуулт бол өөр ирэхгүй гарч байгаа зү таны толгойд. Тиймээс та ерөөсөө одоо мөнгө танд зарцуулж байгаад санаа зовох хэрэггүй мэн. За энэ Стив Харви хэлэхдээ орчин үеийн одоо ийм залуу ирчүүдтэй young man хөвгүүд what do you bring to the table гэж хэлдэг болсон. Одоо бүсгүүчүүдээс асуудаг болсон юм байна л да. Би чамд мөнгө зориулаа гэхэд чи эргүүлээ надад юу зориулах юм гэсэн утгатай асуулт л та энэ асуулт нь. За та тэнгууд Стив Харви хэлж байгаа байхгүй юу? Та нар эмэгтэй хүнээс юу хүсэж байгаа юм? Тантай адилхан жижигхэн хүний биенээсээ тастаад бүхэл бүтэн хүн бүтээчээд байхад илүү юу хүсэж байгаа юм бэ? Эхнэр хүүхдээ те эмэгтэй хүнийг хамгаалж ингэж тэтгэх нь ирчүүд бидний үүрэг шүү дээ. Жинхэнэ эр хүн бол ийм асуулт танд хизээж тавихгүй. Өөрийгөө харин ингээд дорд үздэг эрэгтэйчүүд л ийм асуултыг танд тавьдаг гэж Стив Харвигийн номон дээр бол бичсэн байгаа. Тиймээс одоо болцоонд амьдрал дээр ч гэсэндээ эрэгтэй хүн наад захын хэрэгцээнүүдийг зардлыг ч ер нь төлөх ёстой гэж Стив Харви бол хэлсэн байлээ. Тэр таныг болцоонд урьж цаг завыг одоо үрснийхаа төлөө оройн хоолны төлбөрийг тэр л төлөх ёстой. Хэрвээ тэр танд үнэхээр хайртай бол олсон бүх орлогоо нэг цент ч тутаалгүй танд авчирч өгнө. Гэхдээ хүн болгон одоо амьдралд хөлөө олсон те орлоготой байна гэж байхгүй шүү дээ. Дөнгөж ингээд амьдралд хөлөө олж байгаа ингээд амьдралын их талаад орж байгаа тийм залуу хөвгүүд бол мөнгөгүй байх тохиолдол байгаа. Хэрвээ тэр ингээд тандаа ингээд үрхэж эхлээд ч юм уу сүлдээ суугч байхдаа мөнгөгүй байвал яах вэ? Ялгаагүй тэрээр таны хэрэгцээ шаардлагыг хангахын тулд өөрийн зүгээс бүх чадах бүхнээ хийнэ гэж байгаа байхгүй юу? Ингэж байж тэрээр өөрийгөө олно гэж жинхэнэ эр хүн гэж мэдэрнэ. За 3 дахь эрчүүдийн хайрын хэлбэр бол хамгаалах юм байна л да. Ямар ч эр хүн одоо ойр дотны хүмүүсээ хамгаалахад бол үргэлж бэлэн байдаг. Эрэгтэй хүмүүс ч гэсэн энэ дээр бол санал нийлж байгаа. За та түүнээс намайг хамгаалаад өгөөч ээ. Орой тарахад минь гэрт минь хүргээд өгөөч гэж гуйх юм бол яг таныг гэсэн эрэгтэй бол шууд тань зөвшөөрнө. Харин орчин үед эмэгтэйчүүд бид одоо хитрхи ингээд бие даасан тэг хүчрхэг эмэгтэй гэсэн нэр томьёол гараад ирсэн шүү дээ. Тэгээд эр хүний хийх ёстой зүйлсийг огт тэднээс шаардгаа байсан юм байна. Эр хүний хийх зүйлсийг нөхрөөрөө найз залуугаараа хийлэг хизэж бити өмнөр нь орч хийж байгаарай гэж энэ номдэр бол бичсэн байгаа байхгүй юу? За тэгвэл эрчүүд 3 аргаар ингээ хайрлт юм байна л да. Эхлээд бол таныг зарлан тунгална. Бүх одоо ойртныхоо хүмүүстэй таныг танилцуулна. Дараа нь гэр бүлээ тэтгэж танаас одоо ингээд мөнгө төгрөгөөр харамлахгүй мэн. За 3 дахь нь болохоор таныг бол ингээ хамгаалах гэдэг ийм 3 төрлийн хайраар эрчүүд таныг хайрлаж байгаагаа эмэгтэй хүнийг хайрлаж байна гэж эрэгтэй хүмүүс бол дотроо бодд юм байна л да. Энэ бол үнэхээр сонирн байгааз. Яг би бол энэ намайг уншихаасаа өмнө бол ерөөсөө эрэгтэй хүмүүс ингэж боддог гэж ерөөсөө бодоогүй. За тэгээ бүгдээрээ дараагийн сэдв рүү орцгоё. За тэгвэл дараагийн асуулт гарч ирж байгаа юм л да.
Эрчүүд эмэгтэйчүүд биднээс яг юу хүсдэм бэ? За тэгвэл энэ сэдврүү бүгдээр орцгоо тий. За Стив Харви хэлэхдээ эмэгтэйчүүд биднийг ер нь сэтгэл хангалуун байлгахын тулд 4 эрхтэй хэрэгтэй байдаг гинэ. Эмэгтэйчүүд биднийг шүү. Нэгдүг нь өвгөн, нэг дараагийнх нь мануухай, нэг секс робот, тэгээд нэг ижил хүссэн залуу эмэгтэйчүүд биднэрт хэрэгтэй байт юм байна. За өвгөн бол тандаа өдөржин хамт байж байгаа бүх мөнгөө тань зарцуулж сэтгэл санааг тань тайван байлгана. Мануухайгаар та гэрийн ажил, орон гэрээ цэвэрлүүлээд хүүхдээ сургуулиас нь зөөлгөж хүнсээ авахуулах зэрэг гар доорх ажлаа хийлгэж юм байна. За секс робот бол мэдээж таныг орон дотор чинь жаргах үүрэгтэй. Харин ижил хүсдэн залуутай та хамт дэлгүүр хийсч хол ойрын хов жив сонь сахныг хам чимж яриад кофе шоп дэлгүүрээр юу хийх юм байна л да. За эмэгтэйчүүд биднийг бол аз жаргалтай байлгахын тулд маш олон зүйл хэрэгтэй байдаг. Энэ зүйлүүд нь ерөнхийдөө бол байнга ингэ солигдож байдаг. Жишээлх юм бол нэг өдөр нэг гутландаа бүр ингээ хайртай те бүр үнэхээр энэ ямар гоё гутал вэ гэж тэгжсэн аа. Хэдэн өдрийн дараа бүр нөгөө гутлаа хараад бүр үзэн яддаг болчдөг. Эмэгтэйчүүд бид бол ер нь эрчүүдээс ингээд ойлгохдод ч гэсэндээ ер нь хэцүү уусууд байж магадгүй шүү дээ. Заримдаа бүр өөрийгөө ч ойлгодгүй шүү дээ. За тэгсэн чинь энэ эрчүүд ч өөр ойлгоход үнэхээр амархан хүмүүс гинэ. Нэг юм дуртай болох юм бол тэрэндээ дуртай л хിവэрэ байждаг. Жишээ нь багаасаа сагсан дуртай байсан бол том болсон ч гэсэндээ яг хിവэрэл сагсны багаа дэмжиж тоглолтуудаа үзээр л байд юм байна. Яг үн шиг эрэгтэй хүний дуртай тийм 3 зүйл байдаг гинэ. Энэ 3 зүйл нь бол насан турш нь хизээж хувирдаггүй. За тэгвэл энэ 3 зүйл нь юу вэ гэхээр магтаал, үнэнч зан, секс. За энэ 3 бол эрэгтэй хүмүүст яг ус агаар шиг хэрэгтэй байд юм байна. За эхний магтаалын талаар бүгд ярив. За магтаалын хувьд эрэгтэй хүмүүс маш их тийм өрсөлдөөнтэй ертөнцид амьдардаг юм байна л да. Эмэгтэйчүүд бидний бодох юм бол за эрчүүд бол маш тийм хатуу баг зэрэг л алдаа гаргахад дээрээс нь ингээд дэвслэхтэй хормын дотор л амьдрал нь үүрд өөрчлөгдөх тийм харгас ертөнцид бол ажиллаж амьдардаг. За өөрөөр хэлэх юм бол эрэгтэй хүн байнгын тийм байлдааны бэлэн байдал байж дэрэгдээ байгаа эрчүүдийн хажууд үг үйлдэлээ цэгнэн өөрийн гэсэн бүхний хамгаалахад үргэлж бэлтгэлтэй явж идэм юм. Ийм л учраас эрэгтэй хүн гэртээ орж ирээд халуун дулуу уур амьсгалыг ганц сайхан халуун хоолтой ганц сайхан үгээр юу н байнгын нутаж явд юм байна л да. Хайраа өнөөдөр ажил чинь ямар байв да? Чинийхээ хийж байгаа бүхэнд баярлалаа шүү. Надад чи байгаа болохоор би аз жаргалтай байна. Гэх мэт ус эрчүүдийн чихэн дээр нь яг цэцэг ургуулдаг үгснүүд гинэ. За хайраа миний төлөө үр хүүхдийнхаа төлөө хийж байгаа бүхэнд чинь маш их баярлалаа. Үгээр хэлхийн аргагүй талархаж байна гэж хэлбэл үр хүүхдийнхаа төлөө улам шаргуу ажиллах урам зориг эрчүүдэд өгд юм байна. За энэ шагналын үгийг авсан эрэгтэй хүн таны өмнөр орж аяг таваагүй гаах бүр юм эндүүдэд ч зогсож байж магадгүй гинэ. Иймэрхүү магтаалын үгс хэлэхэд эмэгтэйчүүд биднээс нэг ч зоос гарахгүй ч гэсэндээ ер нь бол үр дүн маш сайн гардаг гэж энэ номдэр бичсэн байгаа байхгүй юу? Тийм учраас та бас амьдралдаа энийг хэрэгжүүлээд үзэхгүй ямар ч төлбөргүй юм чинь те. За хоёр дахь эмэгтэйчүүдээс ингээ хүсдэг зүйл нь юу вэ гэхээр үнэнч байдал бас хүндлэл гинэ. Эрчүүдийн хувьд хайр сэтгэл гэдэг юуны өмнө үнэнч байдлыг хэлдэг гэж шүү. За энэ нь яг ямар үнэнч байдал юм бэ? Ингээд нөхрийнхөө араар тавихгүй хуурахгүй байхыг хэлээд байгаа мó гэх юм бол бас арай өөр үнэнч байдал гинэ. Энэ нь яг яан гэсэн үг вэ гэхээр тухайн эрэгтэй амьдралд юу ч болж исэн та түүний дэргэд хамт байх ёстой гэсэн үг юм байна. Ажлаасаа халагдсан ч мөнгөгүй болсон ч өрөнд орсон ч түүнийг орхихгүй байна гэдэг нь эрчүүдийн хувьд үнэнч байдал бас хайр сэтгэл гэж ойлгох юм байна. За мөн эрэгтэй хүн эмэгтэй хүнээс хүндлэл амар амгалан мэдэрсэн цагт хүссэн үсээгүй таны гарт алмаазан бөгж гэлтгэх юм байна л да. Бас та хоёрын хажуугаар том машинтай юм баян ир өнгөрсөн ч гэсэндээ энэний эд баялаг миний хувьд бол юу ч биш. Би чамтай л байхдаа баяртай байдаг гэсэн үгийг ямар ч ир хүн дотроо ингээд сонсохыг хүсчээд ингэнэ. Гэхдээ нэг зүйл нь хэрвээ эмэгтэйчүүд биднийг яг адилхан мөнгөгүй ч юм уу ядруу тийм дорой байхад эрэгтэй хүн ерөн дэргэд үлдэх болов? Бас ийм асуулт бол надад бодогдсон. За тэгвэл гурав дахь нь бүр хамгийн чухал нь гэж Стив Харви бол хэлсэн байсан бас ном дээрэж бичсэн байсан. За энэ бол мэдээж секс, бэлгийн харилцаа. Ингээ нөхрөө ч юм уу найз залуу ч юм уу магтаад түүнд ингээд үнэнч байдлаа харуулчлаа гэж бодъё. Тэнгүүд эрэгтэй хүмүүс хайртай эмэгтэйтэйгээ ганц ингэж холбогддог холбоос нь секс гэж бодд юм байна. Нэг ёсондоо секс нь утасны цэнэглэгчл гэж ойлгож болно. Эрчүүдийн үед бол тэд ямар ч ингээ батарейн дуусгаас өмнө цэнэглэх ёстой байд юм байна.
Та нөхөртөөгөө одоо ингээ хүссэн үед нь бэлгийн харьцаанд орвол нөхөр чинь танаас салах магадлал маш ихээр багасд юм байна л да. Хосын харилцаанд секс чухал уу гэж захын нэг эрэгтэйгээс асуугаад үзээрэй. Хэрвээ үгүй гэж хариулах юм бол тэр худлаа хэлж байгаа. За үнэхээр үнэн бол тэр эрэгтэйг мүзээд ховор үзэмбийн тасагт тавих хэрэгтэй гэж Стив Харвигийн номдэр бичсэн байлээ. За секс бол эрчүүдийн хувьд бараг усаагаар шиг хэрэгтэй гинэ. Хэрвээ та түүнийг сексээр нь хязгаарлаад эхлэх юм бол эрэгтэй хүн өөр цэнэглэгч хайгаад ямар нэгэн өөр бүсгүүдэд холбогдох нь бүр цаг хугацааны асуудал гэж шүү. Та нөхрийгөө одоо найз залуутаагаа нэг сар л секс хийхгүй байхад тэр толгойдоо айл хизээний өөр цэнэглэгч хайгаад явж байгаа болно. Яг энэ сексээр нь хязгаарлаж эхэлсэн цагаас таны харилцаанд ямар нэгэн доголдол үүсээд ямар нэгэн асуудал гарч эхэлт юм байна. Таны одоо эмэгтэй хүн байх, одоо эр хүнтэй хосын харилцаатай байх харилцаанд секс нэг ёстой хийх ёстой ажлыг чинь жагсаалтанд чинь байгаа гэсэн үг юм байна л да. Мэдээж одоо ажиллаа хийхгүй байгаа ажилтан компани нь халан шүү дээ. Гэхдээ орчин үед одоо эмэгтэйчүүд бид нар ажиллаа хийн, хүүхдээ аавна, хоолоо хийн, ирээд гэр орноо цэвэрлэн те бидний ажил бол ерөөсөө дуустгүй шүү дээ. Ингээд нэг юм орой болж хэдий ясаа ингээ амраах гэсэн чинь нөхөр нь одоо чи ажиллаа хий, надад үйлчил гэдэг ямар ч эмэгтэй цааргална шүү дээ. Тиймээс та нөхрөөсөө тусламж ав гэж энэ номдэр бичсэн байгаа байхгүй юу? Чи үнэхээр надаас хүссэн зүйлээ авмаар байвал хүүхдээ усанд оруулж хахад нэг нь аяг тавгаа угаах мэдчлэн ингээд гэрийн ажлаа хувааж хийвэл тань нөхөртөө гаргах цаг бас энерги чинь үлдэнэ гэж байгаа байхгүй юу? За бүхнийг өөрөө хийгээд бүх ажлыг нуруунд дээрээ үүрэх тусам нөхөр чинь буудан дээрээ утсаа ухан өөр хүүхнүүдийн нүцгэн зурган дээр лайк дарнаа л гэсэн үг. За нөхрөө өөр хүүхэндээ харилцаанд оруулмаар байна уу? Эсвэл өөрөө тэр эмэгтэй байж нөхрөө бүрэн өөрийн иргэшилд оруулах уу гэдэг нь ер нь бол эмэгтэйчүүд бидний гартал байд юм байна л да. Meryl Streep гэдэг нэг Холливуудын аюу алдартай жүжигчин байдаг шүү дээ. Маш алдартай жүжигчин. Одоо энэ дээр зурганд гарч байгаа. Тэр жүжигчин хэлэхдээ миний ээжийн ажил хизээч дуустгүй байсан. Харин миний аавын ажил өглөө 9-оос орой 6 цаг болоод гэртээ ирээд ажил нь тусаад манай аав амардаг байсан. Гэхдээ бас ээжийн ажил бол хизээч дуустгүй байсан гэж хэлж байгаа байхгүй юу? Та аль болох эхнэрээ хайрлан, аль болох эхнэрээ ингээд гэрээ ажил ч юм уу те бүх ингээ үүргээс нь ингээд чөлөөлнө. Эхнэрээс чинь ирэх хандлага нь бол шал өөр болох юм байна л да. За тэгээ энэ ном маань бол маш тийм урт ном байсан. Тийм болохоор хоёр хэсэг болгож оруулна. За дараагийн хэсэг дээр бас маш бүр илүү сонирхолтой зүйлүүдийг оруулах болно. Тийм болохоор та бүхэн маань манай сувгийг subscribe хийгээд дэмжиж өгөөрэй. Bye.